бичлгээгүй гэж хэлсэн. Авдрын эсвээр татаж эхэлсэн гэж хэлсэн. Харин Солонгос дэвч эргэлт хоног дээр хэмжлүүлэх боломж нэгдэж үнэхээр эсний мотор түүндээ хүрээсэй гэж хүсэж байгаа. Доод мессеж ирэхдээ нулимслаар авдаг гэсэн. Ахаа би хорт авдаг тусчээ. Харин би жоохон залуу санагдаад байна. Хүүхдүүд нь арай ачиг санагдаад байна. Миний төлөө залбирч өгч гэж хүссэн. Би түүний сэтгэлийг маш сайн болсон. Яг тэгвэл 5 жилийн өмнө яг тийм нөхцөл байдал миний амьдралд ирсэн. Харин тэр үед нэг онцгой зүйл болсон. Сүм чуулгад миний төлөө залбирч ирсэн. Солонгос байгаа монголчууд миний төлөө залбирсан. Тэр үед байсан зарим ахын дүүснэр санаж байгаа. Яг бичлэгийг гаргаад зургийг танилцуулаад миний төлөө залбирах тэр үед эзэн утраа өгсөн. Харин өнөөдөр сэл залуу. Хүүхдүүдээ орхиод арай л харамсалтай гэж хэлж байна. Түүний зовлонгийн шаналлыг эзэн мэдж байгаа. Эзэнд түүний айлаас байна. Харин бид үнэхээр хайрын сэтгэлээр зурчилж чадвал эзэн ажиллах бол. Тэр амьд бол. Түүний залуу насыг тэр бүргэнд мэдшиж. Тэгээд тэр өөрийн албаны төлөө үргэлжлүүлээд ашиглах. Зүгээр хамтдаа эзэн рүү гараасан. Эзэн түүнийг өргөж, имчилж, гайхамшигтай болгож. Энэ дэр жимслүүлэх шаардлагатай. Би золоо дэмжлэгийн төлбөр тэр 20 сая оны зөвшөөрч. Зүгээр хамтдаа үнэхээр чиний зүрх дахин эзэн рүү. Тэр пасторын дотроос үнэхээр тэр төлөөлөл залбирмаар эсэлтэй эзэн яг чиний залбирх хэрэгтэй гэж чамд залбирч. Эзэн найдагчийн хүчин шинжлэгдэнэ гэж та тунхагласан. Та түүний биеийг шинжлээч. Яг одоо түүний биеинд байгаа холоодны эсэгдэр байгаа тэр хор тавдрыг би Есүс Христийн нэрээр түүний биеэс зайлшгүй тушааж байна. Өөрийн алдрыг харуулсан. Таны мотор өчүүг хийж юу? Таны үг биелэгдсэн шиг түүний амьдрал агуу гайхамшиг биелэгдэх болтугай. Тэгэхээр энэ утгад ирээд та өөрийн зарцыг бүрэн эдгэж түүний амьдралын шиг урт удаан амьдралаа ерөөх болтугай.
нүдүүд нь эвэгцэн ард түмэн байх болтугай. Өөрийн адрыг дуудуулан нүд үзээгүй жиг сонсоогүй санаанд жороогүй зүйлсийг та өөрийн зарцаар дамжуулан үтэх болтугай. Түүний бие таны өрдөө өргөж байна. Эзэн найдагч хүчин шинжлэгдэж жигүүр дээр ихэн хатан нисэж хүүхдээ уулзаж ахлахта үг ядан энэ үгийг тунхаглаж байна. Түүний өрөөж байна. Есүс наачаа түүний амьдлаар болдог авах болтугай. Таны дотор хоорогдож, таны дотор бүх амь амьдралаа өргөх болно. Өөрийн төлөө амьдрахгүй, бид өөрийн төлөө шүтгэхгүй. Есүс Христийн төлөө амьдрах бид Есүс Христийн төлөө болно. Батмөр гарцыг таны хайртай нэгний эцэгт бид өргөж байна. 100% таны алдрын төлөө зориулагдсан үн цэнтэй таны гайхамшиг үдээсэн зарц байх болно. Та түүн дээр яг одоо бидний залбирлаар дамжуулан өөрийн мохыг өргөх болтугай. Тунхаглаж байна. Таны алдар түүгээр дамжуулан эзэж байгаагаар дуусгах болтугай.